Нийслэлийн иргэд оршин суугчид та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. Улсын нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын 50% оршин сууж байгаа бөгөөд төвлөрөл нэгтэрсэл их байгаагийн зэрэгцээ юунийгээ дагаад эдийн засгийн бас одоо томоохон төвлөрөл бий болсон. Үүний нэг илэрхийлэл нь дотоодын нийт аж ахуй нэгжүүдийн 64.7% нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. За өнөөдөр Улаанбаатар хотын өмнө тулгамж байгаа томоохон асуудлууд та бидний өдөр тутмын ажил амьдралтай холбоотой олон хүндрэл бэрхшээлүүдийг бид хамтдаа даван туулах, тулгамж байгаа асуудлуудаа шийдвэрлэхийн тулд бодлого шийдлээ нэгтгэх шаардлагатай байна. Дээрээс нь бас зорилготой ойлголцож бодлого шийдлийн нэгдмэл ойлголт үйл ажиллагааны уялдаа холбоог зайлшгүй бий болгох цаг нь болжээ гэж үзэж байгаа. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хот бас бодлогогүй төлөвлөлтгүй гэж хэлж болохоор хөгжиж ирсэн. Тэгвэл энэ одоо хөгжлийн үр дагавар нь бидний өнөөдрийн яг ажил амьдралын одоо үн цэнийг бий болгож чадаж байна уу үгүй юу гэдэг томоохон асуултын тэмдэг бас бидний өмнө яалтчгүй одоо байгааг хүн бүхэн харж байгаа. Хот буюу хүн орчин төлөвлөлт хэмээх энэ ойлголт хотын иргэд оршин суугчид та бидний өдөр тутмын ажил амьдрал, хотын нийгэм эдийн засгийн асуудлууд, ирээдүйн хөгжил дэвшил, өөрчлөлт шинжилтийн цогц үйл ажиллагааны илэрхийллээ гэж ойлгож байна. Хотын хөгжлийн талаар баримтлан ажиллах саналаа танилцуулж байна. Хүн төвтэй бодлого. Хүний хөгжлийн асуудлуудаа онцгой анхаарч нэн тэргуунд тавихгүйгээр бид хотын хөгжлийн асуудлуудыг ярих, шийдвэрлэх, төлөвлөх боломжгүй учраас хүн рүүгээ чиглэсэн хүн төвтэй хотын бодлогоосоо ажиллаа эхэлье. Төрийн үйлчилгээг иргэддээ түргэн шуурхаа, ил тод, авилга хээл ахуулгүйгээр хүргэдэг, хариуцлагатай, ёс зүйтэй, чадвартай төрийн албан хаагчаас эхлэх ёстой. Хүн төвтэй хөгжлийн бодлого ажилтаа орлоготой, эрүүл боловсролтой иргэн рүү чиглэсэн байх ёстой. Иргэдэд ажилтаа орлоготой байхын тулд бид аж ахуй нэгж, баялаг бүтээгчтэй дэмжиж хамтарч ажилласнаар иргэн ажилтаа айд өрхөн орлоготой төрийн бодлогын хүрээнд аж ахуй нэгжүүд нь үйл ажиллагаа нь өргөжин хөгждөг байхад энэ бодлогыг нийслэлийн зүгээс хийж хэрэгжүүлэх бүх талаар нээлттэй ажиллана. Орчин төвтэй шийдэл. Орчин төвтэй хотын шийдлийг бид иргэд оршин суугчдынхаа эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх бодлого шийдлийнхаа хэрэгжилтийг хангах асуудлаас эхэлж байгаа. Энэ хүрээнд хамгийн түрүүн та бидний ажиллаж амьдарч байгаа, алхаж гიშгэж байгаа гудамж талбайн аюулгүй байдал бид бүхний өдөр тутмын хүндрэл бэрхшээл болсон агаар орчны бохирдол, замын бөглөрөл, түгжрэл, хот тогтчлт, ногоон байгууламжийн асуудал гээд олон асуудлууд энд хөндөгдөж байгаа учраас энэ бүх асуудлуудыг бид иргэд оршин суугчдынхаа оролцоотойгоор шийдвэрлэх. Тухайлбал агаар орчны бохирдлыг дорвитой бууруулах, замын бөглөрөл түгжрэлийг бууруулах, зам дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдийг өргөн цар хүрээтэй хэрэгжүүлэх, хотын ногоон байгууламж, хот тогтчлтын шийдлүүдэд шин төвшөнд гаргах, ногоон байгууламж, цэцэрлэгжилтийн төсөл хөтөлбөрүүдийг нийслэлийн дүүрэг, хороо бүрт хэрэгжүүлэх, хүүхэд багцчуудын эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрахтай холбоотой тоглож наадах орчин нөхцөлийг бүрдүүлэх гэх мэт олон асуудлууд орчин төвтэй хотын шийдэл, орчин төвтэй хотын шийдлээр дамжсан иргэд та бидний эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрэн бүрдүүлсэн байхад дунд хугацааныхаа зорилтын хүрээнд хийж хэрэгжүүлэх олон ажлуудыг та бүхэнд үе шаттайгаар танилцуулж хийж хэрэгжүүлж ажиллах болно. Орчин төвтэй хотын шийдлийн хүрээнд нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинжилтийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах ёстой. Энэ хүрээнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих хөрөнгө оруулалтын орчин бүрдэн мөн дүүрэг хаяа хотуудыг бидан хөгжих боломжийг
бүрдүүлэх эрүүл нээлттэй өрсөлдөөнийг бий болгож хотын эдийн засгийг төрөлжүүлж хөгжүүлэх бодлого бидний орчин төвтэй хотын шийдлийн нэг хэсэг байх болно. Төлөвлөлт төвтэй хөгжил. Хотын хөгжлийг бид улс төрийн сонгуулийн 4 жилийн амлалт, сэтгэлийн хөөрөл, эсвэл тооцоо судалгаагүй туйлшрлаар бус 20, 30, 40 жилийн төлөвлөлтөд гарах эрг сөрөг үр дагавар нь тодорхой, өөрсдийн давуу сул талуудаа тооцсон, өнөөдрийн хүндрэл бэрхшээлийг ирээдүйд дахин давтахгүй гаргахгүй байх талын олон талт асуудлуудыг судалж тооцсон, судалгаа илүү шинжлэх ухаанч, эдийн засагч, техник технологийн дэвшилтэд шийдэлээр тулгуурласан ухаалаг технологиудыг нэвтрүүлсэн урт хугацааны хот төлөвлөлтийн бодлого шийдлийнхаа хэрэгжилтийг хийж эхлэх нь бидний бас томоохон зорилтуудын нэг. Гэж учраас Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хөгжлийн стратеги төлөвлөлтийг бид 2040 он хүртэлх энэ ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын газар нутгийн цар хүрээг шинжилэн тогтоох, хил хязгаарыг дахин тодорхой болгох, мөн Улаанбаатар хотын эдийн засаг нийгмийн хөгжлийн төрөлжилтийг бий болгох, аялал жуулчлалын бүс, хөдөө аж ахуйн хүмүүн үйлдвэрлэлийн бүс, олон улсын ачаа тээвэр, логистикийн бүс, агаарын тээвэр болон газрын тээвэр, мөн Улаанбаатар хотын газар зохион байгуулалт, ирээдүйн хот төлөвлөлтийн асуудлуудыг шийдвэрлэх гол ажлыг эхлээд байна. Улаанбаатар хотыг зөвхөн сая 500 мянган иргэд оршин суугчдынхаа хүрээнд биш, бүс нутагтаа хөгжлөөрөө, бодлогоороо, хүний хөгжлөөрөө, хот төлөвлөлтийн бодлого шийдлээрээ хүн амьдрахад таатай орчныг бүрдүүлсэн ийм Улаанбаатар хотыг бий болгох нь бидний хамгийн том зорилт байх болно. Бидний хот. Та бидний амьсгалж байгаа агаар нэг, амьдарч байгаа орчин нэг, амьдрал тохиолдож байгаа зовлон бэрхшээлүүдийг нэг, алхаж гიშгэж байгаа удамч нэг. Монголчууд, нийсчүүд та бидний амжилт бүтээл, хөгжил дэвшилд тэмүүлсэн зорилгоч бас нэг. Тэм учраас өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэе гэж ярьдаг. Хөдөлмөр хөгжлийг бий болгодог. Хөдөлмөрлөж бид хөгжилд хүрнэ. Хамтдаа зүтгэцгээе. Хамтдаа нийслэл хотынхоо хөгжил дэвшлийн төлөө зорилго хүчээ нэгтгэе. Авилга хэл хахуулгүй, иргэндээ ээлтэй, залуусынхаа хөгжлийг дэмжсэн, инновац технологийн шийдлийг нэвтрүүлсэн ухаалаг хотыг бий болгох, ногоон хөгжлөөрөө тэргүүлсэн эцэст нь идэвхтэй, эрүүл, хөгжингүй хотыг хамтдаа бүтээхин төлөө зүтгэцгээе гэж Улаанбаатар хотынхоо иргэд оршин суугчид та бүхэндээ уриалж байна. Та бидний хот, та бид өөрсдөө хотыг хамтдаа хөгжүүлж, хамтдаа хөгжил дэвшлийг зохицлооно. Иргэнээ дээдэлсэн, орчноо сайжруулсан, төлөвлөлтөө хэрэгжүүлсэн хотын хөгжлийн төлөө хүчээ нэгтгэе.